Та нэг мэтгэд хаашаач хүрэх чадвартай тийм үн цэнтэй телевизүүдтэй хоорондоо телевизийн компаниуд хоорондоо өрсөлдөг байсан бол одоо YouTube гэдэг 100 хүн өрсөлдөө гэдэг нэг доорх хэмжээний тийм чадварыг эзэмснийхээ дараагийнхаа юмдээ орж ирсэн. Сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Love to Love-ийн жаргалан байна. За би та бүхэндээ өнөөдөр нэгэн сонирхолтой сэдвээр нэгэн яриаг хийх гэж байна. Ингээ та бүхэн энэ хүү бичлэгээ дуусна үзээрэй гэж та бүхнээсээ хүсэж байна. За ингээ би юуны талаар ярих гэж байгаа юм бэ гэх юм бол олон чадвартай байхгүй бол энэ нийгэмд хол явахгүй шүү гэдгийг ярих гэсэн юм аа. За яагаад олон чадвар хэрэгтэй болчихвоо гэх юм бол тэгээ бидний одоо ах эгч буюу одоо аав ээжүүдийн үед нэг мэрэгжил нэг чадвараараа одоо насан туршдаа өөрийнхөө хоолыг тэ өөрийнхөө амьдралыг болгоод явж ирсэн бол одоо үе буюу үүнээс хойш үед болохоор та ганцхан чадвар ганцхан мэрэгжилтэйгээр одоо насан туршдаа хоолыг болоод өөрийгөө одоо өөрөө амжилттай байж чадна гэдэг нь бас нэг жоохон эргэлзээтэй болсон цаг үе болсон байгаа. Яагаад гэх юм бол интернет ингэж хөгжсөн энэ нийгэмд тэ AI буюу одоо хиймэл оюун ухаан ингэж хөгжиж ирж байгаа энэ үед болохоор та хиймэл оюун ухаанд ялагдах хэмжээний хүн байж болохгүй шүү гэдгийг хэлж байгаа юм аа. Тэ яагаад гэх юм бол та бүхэн энэхүү одоо хиймэл оюун ухааны одоо хүмүүсийн одоо зарим нэг мэрэгчлүүд алга болно гэж хэлэгдэж байгаа энэ үед та олон чадвартай хүн байжээж энэхүү AI буюу одоо хиймэл оюун ухааныг давж гарч чадна гэж ойлгож байна. За тэгээд одоо үед болохоор те компаниудын хооронд одоо нэг хашлаг гэж байдаг байсан те. Одоо зөвхөн би эмч гэдэг хүнийхээ хувьд би сайн эмч байхад одоо хоолоо одоо идээд явах боломжтой болсон бол одоо ганцхан эмч гэдэг мэрэгчлээ хүн байлаа гэж тэр эмч болохоор бас хувийн одоо эмнэлэгтэй байлаа гэж тэр хувийн эмнэлэгтэй үйлчлүүлэгчдийг олохын тулд интернетийг ашиглах хэрэгтэй бол тийм болохоор интернетийн мэдлэгтэй хүн бол зайлшгүй шаардлагатай болж байна гэж ойлгож байна тийм. Тэгэхээр одоо юу гэсэн юм бэ гэх юм бол жишээ авч ярих юм бол Toyota гэдэг компани та бүхний сайн мэддэг компани байгаа. Тэр компани болохоор ерөнхийдөө өөрсдөө бүтээгдэхүүнээ үйлдвэрлээ те өөртөө ингээд машина үйлдвэрлээ тэрхүү машинаа зарах хүртэл зөвхөн Toyota гэдэг компани буюу Toyota-гийн одоо охин компаниудаараа одоо борлуулалтаа хийлгээ те өөртөө үйлдвэрлээ ингээд зар борлуулаад явдаг байсан. Одоо AI буюу ойрын ирээдүйдээ автомат удирдлагатай те автомат жолоодлоготой машинуудын цаг үе ирэх нь тодорхой болцсон байгаа. Энэ үед одоо Toyota урд нь байсан одоо бизнесийнхээ үйл ажиллагаагаа явуулаад их юм бол хол явахгүй гэж ойлгож байна. Тэгэхээр яах ёстой гэх юм бэ? Toyota компани Google буюу одоо IT-ийн нэг ямар нэгэн компанитай хамтарч ажиллахгүй бол хол явахгүй маа гэж ойлгож байна. Эсвэл Google гэдэг IT-ийн компаниуд өөрсдөө машин үйлдвэрлээд эхлэх юм бол одоо Toyota-гийн өрсөлдөгч Nissan буюу Benz буюу машины компаниуд байсан бол эсвэргээрээ харин IT-ийн компаниуд болох бас тийм эрсдэл байгаа гэж ойлгож байна. Зөвхөн машинуудын компанитай өрсөлдөхгүйгээр одоо IT-ийн компаниудтай бас өрсөлдөхгүй бол болохгүй тийм нөхцөл одоо очихыг хэлж мэдэхгүй юм аа. Бас нэг өөр нэгэн жишээ авч ярихаа те гэрт байгаа тийм одоо хөргөгч буюу зурагт буюу одоо бүгдээрээ хиймэл оюун ухаан интернеттэй холбогддог тийм болно гэж ойлгож байгаа. Тийм болохоор одоо хөргөгч үйлдвэрлэдэг компани бол бас IT-ийн мэрэгчлэлтэй хүнийг бас ажилд авч ирж тэрхүү бизнесээ бас өргөжүүлэх боломжийг бүрдэж өгнө гэж ойлгож байна. Өөр нэг жишээ авч ярих юм бол те телевизүүдтэй хоорондоо телевизийн компаниуд хоорондоо өрсөлдөг байсан бол одоо YouTube гэдэг Google компани YouTube нь болохоор одоо телевизүүдтэй сүүлийн үед өрсөлдөж ирж байгаа шүү дээ. Тийм үстэй та бүхэн мэдж байгаа. Одоо Монголын жишээгээр бас нэг ярих юм бол одоо Номын супермаркет гэдэг бол өөр бусад супермаркетуудтай өрсөлддөг байсан бол одоо ойрын ирээдүйд бол онлайн шопуудтай өрсөлдөж эхэлнэ гэж миний хувьд бодож байгаа. За тэгээд энэ үед одоо эрэлттэй хүн гэж ямар хүн юм бэ гэвэл олон чадвартай, олон мэрэгчлэлтэй хүн бол эрэлттэй. Тэгээд хаашаач хөрвөх чадвартай хүн эрэлттэй хүн байж чадна гэж ойлгож байна. Жишээ хэлэх юм бол тэгээд борлуулалт хийж чаддаг, тэ одоо санхүүгийн мэдлэгтэй, нэгтлэн бодлох чадвартай, бас одоо IT-ийн мэдлэгтэй, тэ програм бичдэг ч юм уу, тэ тиймэрхүү хүн байх юм бол та ямар ч мэрэгчлэл рүү орсон өөрийгөө аваад явах чадвартай, өөрийнхөө гэр бүлийг тэжээх чадвартай тийм эрэлттэй хүн байж чадна гэж ойлгож байна. За тэгээд олон чадвартай болно гэдгийг бас андуурдаг хүмүүс байгаа. 5 хүн өрсөлдөхөд та нэгт орох хэмжээний хүн байлаа гэхэд өндөр чадвар гэж түүнийг хэлэхгүй. Та харин 100 хүн өрсөлдөхөд та нэгт орох хэмжээний хүн байж нэг чадварыг эзэмшнэ гэж ойлгож байна. Жишээлбэл одоо нэг ангид 30 хүүхэд байдаг гэж бодох юм бол одоо 3 ангийг нийлүүлсэн хэмжээний хүүхдүүдтэй өрсөлдөхөд та номер 1-т орох хэмжээний чадвартай байж та нэг чадварыг эзэмшнэ гэж ойлгож байна. Тэрхүү чадварыг та эзэмшснийхээ дараа та дараагийнхаа өөрийнхөө дуртай юмыг олж
олж хайгаад бас түүндээ 100 хүн өрсөлдөд нэгт орох хэмжээний чадварыг олж авсны дараа та таны одоо олон чадварууд чинь нэмэгдсээр байгаа. Та нэг мэтгэд хаашаач хүрэх чадвартай тийм үн цэнтэй ажилтан үн цэнтэй хүн болж чадна шүү гэдгийг та бүхэнд хэлэх гэсэн юм аа. За ингээд олон чадварыг эзэмшихийн тулд хамгийн түрүүнд би өөрөө яг юу хийх хэрэгтэй юм бэ гэх юм бол нэгдүгээр та өөртөө гаргах цагийг олох хэрэгтэй тийм. Хэрвээ та нэгэн хүний хийсэн үедээ өөрийнхөө дургүй нэг ажил хийдэг байсан ч юм уу те өөрийнхөө хүний ийм хийгээд тэрхүү зүйлдээ бас маш их олон цагийг зарцуулж байсан бол та үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Би чадахгүй, би өөрийнхөө юм хиймээр байна. Би өөрийнхөө дуртай юм хиймээр байна гэж те тэгж хэлж чадах хэмжээний зоригтой байж та өөртөө цаг гаргаж чадна гэж ойлгож байна. За тэгээд өөртөө цаг хэрвээ гаргаж чадах юм бол та өөрийнхөө дуртай юмдаа цаг гаргаад те түүнийг ядаж тэ 100% биш юм а гэхэд 80% хүртэлх чадвартай болсны дараа та дараагийнхаа өөрийнхөө дуртай юмыг хайж олоод түүнийхээ бас 80% хүртэл эзэмшээд ингээд яваад их юм бол олон чадвартай болж чадна гэж би та бүхэндээ хэлэх гэсэн юм а. Хамгийн гол нь та бүхэндээ би хэлсэн байгаа те. Олон тийшээ өсөж ороод шууд одоо нэг юм руу ороод нэг юм олигтой явахгүй бол болоод өөр юм руу ороод энэ бол ямар ч утгагүй. Сая хэлсэн байгаа те 100 хүн өрсөлдөө гэхэд та нэгт орох хэмжээний чадвартай хүн байж та үнэхээр чадвартай хүн гэж хэлэгдэнэ гэж хэлсэн байгаа. За ингээ хамгийн сүүлд би одоо энэхүү хэлсэн зүйлүүдээ нэгтгэхэд хэлэхэд одоо орчин үед AI буюу интернет ингэж хөгжсөн үед болохоор олон тийшээ хөрвөх чадвартай хүн л амжилт олох боломжтой те. Яагаад гэх юм бол те ямар нэгэн компани буюу нэг одоо салбаруудын хоорондын одоо хашлаг гэж байсан бол тэр хашлах нь байхгүй болж ирж байгаа энэ цаг үед та аль тийшээ хөрвсөн хийж чадах чадвартай тийм мэдлэгтэй байж та өөрийнхөө амьдралыг өөрийнхөө амжилтыг та бүтээж чадна шүү гэдгийг хэлэх гэсэн юм аа. Нэг зүйл болгоомжлох зүйл нь болохоор та ийшээ тийшээ өсөж орсныхоо өөрийгөө амжилттай байна гэж хэлэхгүйгээр та нэг зүйлдээ дуурлах, нэг зүйлдээ бүр шатаж тэр зүйлийг одоо бүр ингээд 100 хүн өрслөө гэдэг нэгт орох хэмжээний team чадварыг эзэмснийхээ дараагийнхаа юмдээ орж та амжилтандаа хүрэн шүү гэдгийг та бүхэндээ хэлсэн байгаа маа. За ингээд та бүхэн өөрийнхөө дуртай зүйлийг одоо тэрэндээ дуурлаад бүр шатаад тэрийгээ бүр 100% биш юм а гэхэд 80% хүртэл нь хичээгээд тэрхүү чадварыг эзэмшиж чадах юм бол та миний хэлээд байгаа те олон чадвартай хүн те хаашаач хөрөх чадвартай олон чадварыг эзэмшсэн хүн бол чадах юм шүү гэдгийг хэлсэн юм аа. За ингээд өнөөдрийн бичлэгийг маань үзсэн та бүхэндээ маш баярлалаа. Хэрвээ та бүхэнд миний бичлэг таалагдсан бол та лайк болон комент заавал бичээрэй та бүхнээсээ хүсэж байна. Ингээд дараагийнхаа бичлэгээр би олон сонирхолтой контентуудыг хийж та бүхэндээ хүргэх болно. Тэгээд Love to Love channel нь ерөнхийдөө бизнесийн болон хувийн хөгжил болон гэр бүлийн контентуудыг хийж YouTube дээр тавьдаг юмаа. Ингээд та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд дараагийнхаа бичлэгээр дахин уулзлаа. Түр баяртай.